За сайн байцгаана уу хүмүүс те. Багш нь анги дэвших шалгалтын жишиг даалгавартай дуулаад за хэдэн бодлого тайлбарлаж өгье. За хамгийн ихний бодлого бол бүхэлдээ олон нэг зэрэг язгуурыг 3 онооны бодлого байна. За тэгэхээр энэ зэрэг язгууртай илэрхийлийг бодохдоо эхлээд явах вэ? Зэрэгт дэвшүүлэх үйлдэлийг гүйцэтгэх нь 6-гийн 2 зэрэг гэж 6-гийн 2 зэрэг гэдэг нь 6 гэсэн тоогоор 2 удаа үржүүлэхийг хэлж байгаа учраас 6 36 гарч байна. За тэгээ 36-аас хасах нь 4-ийн 2 зэрэг хэвлээ. 4-ийн 2 зэрэг гэдэг бол 4-4-ийн 16 гэсэн үг. За тэгээ 36-аас 16 гасаад за хаалтаа халаа хасах нь 2-ыг үржих нь за язгуурдаар 121-ээс за язгуур гаргана гэдэг маань 121 гэсэн том маань хэдийн квадрат зэрэг юм бэ гэсэн асуулт байлна гэсэн үг. 121 чинь 10-ийн квадрат зэрэг 100 11-ийн квадрат зэрэг юм байна. За тэгээд 11 гарлаа. За тэгээд энэ хоёр тэмдгийг нэмэг хасах тэмдгийг давхцсан хоёр тэмдгийг нэг болох хэвээр. Нэмэг хасахын хасах 3. За тэнцүү. За одоо үйлдлийн дараалал бодъё. Таалтанд тодорхой хамгийн дөрөв бодох хэвээр. Хоёрт нь үржихээ бодно. За гуравт нь энэ урдаас нь хасгаа бодъё. Дөрөвт нь хасах. За тэгэхээр миний хүүхдүүд энэ бодлогыг юусоо цээжээр бодож ийн гэдэг. Эцсийн хариу тавьж болохгүй шүү. Шалгалтын дээр заавалжгүй бодолтой. 36-аас хасах нь 16. За хэд гарах вэ? 20. За дараа нь 2-ыг үржих нь 11. Ингээд 22 гарлаа. За эхнээс нь 20-оос 22-ыг хасна. Урд байгаа тооноос бол хасаж чинь шүү. Тэгэхгүй 22-оос 20-ыг хасчих юм бол тэмдэг зөрчинө. Тэгэхээр 20-оос 22-ыг хасч болохгүй учраас 2-ын тооноос биш 22-оос эхлээд хасна тийм. Тэгэхээр 2 гарч ийн. Их тооны өмнөх тэмдэг хасах байна. За зэрэг 2 юм. За дараа нь зэрэг 2-оос хасах нь 3. За ингээ бодъё л да. 2 эрэхтэй 3 эрэхтэй байна. Тэр өрөөнд хэдэн эрэхтэй байна вэ? Хасах тэмдгээр эрэхтэйг төлөөлүүлье. За ингэнгүүт 5 эрэхтэй буюу эцсийн хариу хасах 5 гарч байна. За би энэ 50 гадагч. За ингээд болно. Эхний бодлого. За дараагийн бодлогын 3 дугаар бодлогыг тайлбарлая. За энэ дунд тэмдэг байхгүй гэж болно шүү хүмүүстээ. Тэмдэг байхгүй бол үржих тэмдэг байгаа гэж бодчих юм шүү дээ. За тэгэхээр энийг эхлээд зэрэг язгуураас нь гаргая. За 3-ыг үржих нь язгуур дээр 25-аас хэд гарах вэ? Язгуур дээр 25 гэдэг чинь хэдийн 2 зэрэг юм бэ гэсэн асуулт байна. Энэ тэмдэг бол квадрат язгуурын тэмдэг учраас. За 25 квадрат язгуур нь 5. За дахиад 169 гэсэн тоо. Хэдийн квадрат зэрэг юм бэ? За мэдээж 10-аас дээш 10-ийн 2 зэрэг чинь 100 байсан шүү дээ. 11-ийнх 121 байсан. За 9-оор төгсөхийн тулд 339 гэж байгаа учраас 13 юм байна. За язгуур дээр 4-өөс хэд гарах вэ? 4 чинь 2-ийн 2 зэрэг учраас 2 гарч. За ингээ бүгдийн язгуураас гаргачаад ингээ илэрхийлэл болгочих. 3-ыг үржих нь 5, нэмэх нь 5-ыг үржих нь 169-с 13 гарлаа. Хасах нь 4-ыг үржих нь 4-өөс 2 гарч байгаа тийм. За ингээд за нэгдүгээрт нь энэ үржих, хоёрт нь үржих, гуравт нь үржих, дөрөвт нь нэмлээ, тавд нь хаслаа ингээ бодож болчихно. Цээжээр юусаа хариу тавьж болохгүй шүү. Та нар энийг цээжээр бодож болж байгаа ч гэсэндээ дунд нь алдаа гаргаа. Алдаа гаргаад хамгийн эцсийн хариу буруу бол энэ чинь тэр чигээрээ буруу болно. Тэгээ 5-ыг 13-аар оржуулээд 65 тийм. За 4-ыг 2-оор оржуулээд 8. За эхнээс нь одоо хасна. Биш 15 дээр нэмэх нь 65 юм байна шүү дээ. Нэмэх юм байна. За ингээд 80 гарч ийн. За 80-аас хамгийн сүүлд 8-ыг хасаж өглөө 72 гэсэн хариу. За ингээ 2 бодлого.
За дараа нь энэ дунд байгаа бодлогонууд ихэхийн төстэй бодлогонууд байгаа. Багш нь 7 дугаар бодлогыг тайлбарлаж байна. Тэр нь нөгөө бодлогуудтай төстэй юм байна. 11 квадрат зэрэг. За энийг цээжээр мэдэхгүй байвал 11-ийг багнам бичлэгээр 2 удаа үржүүлээрэй шалгалтанд. Ингээд 121 гэдгээ мэдэхгүй байвал багнам бичлэгээр 2 удаа үржүүлж хараарай. За дараа нь 7 2 зэрэг 7 7 49 аа. За хаалт нутар 121-ээс хасах нь 49 алт хаалаа. За энэ давхцсан 2 тэмдгийг нэг болгоно нэмэх хасах юм. Хасах 12. За 81-ийн квадрат язгуур болвол хэдүүлээ. 81 чи хэдийн квадрат вэ? Биш их. За эндээ гаргачих. 1 тэнийг бодлоо 2 тасаа 3 нийтлээ. За 121-ээс 49. За 2-оор төгсөх юм байна. Нэгийг зээлцсэн тий 11-ээс 4 гэсгээр 72. 72-оос 12-ыг хасчих. Тэр 60 гарлаа. 60 дээр 9-ийг нэмээд 69 байна. За 8 дугаар бодлого 10 дугаар бодлого 11 дугаар бодлогоны энэ бодлогууд ижилхэн байна шүү. Тэгэхээр эдрийг яаж бодох юм гэхээр за эхлээд 8 дээр язгуур дорох тоог яаж бодох юм тайлбарлаж байна. 13-ын квадратаас хасах нь 12-ын квадрат чинь эхлээд зэрэг төвшүүлэх хүртлээр энэ язгуурыг шууд авч хаяхгүй гэсэн. 13 2 зэрэг чинь 169. За цээжээр бодож мэдэхгүй бол 2 удаа багнам бичлэгээр үржүүлээрээ. 12-ийн 2 зэрэг 144. За хасах үйлдэлээ гүйцэтгэжээд 25 гарч ин тий. Тэгчээд язгуур гаргана шүү. Эндээс ингээд шууд 5 гарч ин. Бид нар мөн ялгаагүй. За 8-ийн 2 дээр нэмэх нь 6-гийн 2 гэж шүү дээ. 8-2 зэрэг чинь 8 64. 6-гийн 2 зэрэг чинь 636. Ингээд нэмээд 100 гарлаа. 100-аас сүүлд нь язгуур гаргаад 10. Ингэж энэ бодолтой байна шүү. 7-гийн 2 зэрэгээс хасах нь 10 гэж бодох нь шүү цааш нь. За эдгээр мөн л ижилхэн юм байна. За энэ 14 дугаар бодлогыг хараарай. 14 дугаар бодлого дээр энэ дундаа тэмдэг байхгүй. Тэгэхээр ямар тэмдэг байгаа лээ? Үржих тэмдэг байгаа гэж үзсэн шүү. 625 чи хэдийн квадрат зэрэг юм бэ? 20-ын квадрат чинь 400 шүү дээ. 30-ын квадрат чи 900 болчих. 400-аас 400 гэдэг чи 20-оос 30-ийн хооронд л тоо байгаа. 5-аар төгссөн байхын тулд одоо хэд байх юм? 25 тий. За 900-аас 30 гарч. Инглиш цаашаа яж. За 4-ийг үрчих. Яач.